За YouTube сувгаа нээж эхлэе. За бид нэр хамгийн түрүү нэг зүйл маань YouTube-ийнхаа вебсайт руу хандах. За youtube.com. За вебсайт руу орсныхаа дараагаар энэ баруун дэд болон дагаа сайн нэгсэн товчон дээр дарна. За энэ хэсэгт YouTube-ийн вебсайт руу одоо нэвтрэх хэсэг юм харуулж байна. За тэгэхээр бид нэр YouTube дээр өөрийн сувгийг нээхэд бол бид нар зайлшгүй нэгзүүлэх хэрэгтэй. За тэрний үе гэхээр танд Gmail одоо мэйл хаях хэрэгтэй. Эсвэл Google аккаунтын хаях хэрэгтэй. За тэгэхээр та Gmail хаях та бол энд мэйл хаях явчаад нэгсгсэн товчийг дараад YouTube-ийн одоо вебсайт руу өөрийн ихээр нэвтрэх алхмыг өргөжлүүлж болно. Хараахан та одоо өөрийн Gmail хаяг байхгүй бол та энэ create account гэсэн линкэн дээр дараад өөрийн мэйл хаягийг нээгээрэй. За тэгэхээр яг энэ видеоны доотлолт нь болохоор одоо яаж одоо Google дээр мэйл хаягийг нээхийг харуулсан видео зааварчилгааны линкийг холбочихсон байгаа. За одоо бүгдээрээ мэйл хаягаа оруулж өгöd. За тэгээ next гэсэн товчийг дарна. За энд нууц үгөө оруулж өгнө. За нууц үгөө оруулаад next товчийг. За YouTube-ийнхаа вебсайт руу өөрийн мэйл хаягаараа нэвтрээд орчлоо. За тэгэхээр энэ баруун дэд болон дагаа энэ жижигхэн зургийг профайл зураг гэж нэрлэв. За тэгээд та анх удаага одоо YouTube-ийн сайт руу өөрийнхөө энэ мэйл ихээр ингээ нэвтэрч байгаа тохиолдолд бол танд энэ Create a New Channel гэсэн ийм линк харагддаг. Та хэрвээ энийгээрээ өмнө одоо нэвтрээд ямар нэгэн сувг үүсгэсэн байх юм бол энэ New Channel гэдэг таны сувг гэсэн ийм линк харагдана. За одоо бүгдээрээ сувгаа үүсгэхдээ энэ Create a New Channel гэсэн дээр дарна. За Get Started гэх товчийг дарна. За бид нэр YouTube дээр хоёр төрлийн сувг үүсгэх боломжтой. Нэгдүгээрт нь хувийн сувг, хоёрдугаарт нь брэнд сувг гэдэг. За хувийн сувг нь болохоор жоо хязгаарлагдмал зүйлүүд байдаг. За нэгдүгээрт нь бол та одоо таны сувгийн нэр бол одоо та мэйл хаяг үүсгэхдээ ямар нэр оруулж өгсөн яг тэрийгэр чинь үүсээд тэнд одоо хэрвээ та зураг оруулж өгсөн бол тэр профайл зургийг ашиглаад явна гэдэг. Ерөөсөө өөрөөр хэлбэл одоо таны сувгийн нэр ерөөсөө таны одоо энэ мэйл хаягийг үүсгэхэд оруулсан нэрээр үүснэ гэсэн үг. За хоёрдугаар хязгаарлалт нь болохоор одоо өөртөө энэ сувгаа хөгжүүлэхдээ хин нэгний одоо Google аккаунтыг нэмж холбох боломжгүй байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр за магадгүй та одоо ингээд видеого бэлтгэдэг YouTube зүг ямар нэгэн байдлаар оруулж амжихгүй байгаад хин нэгнийг та оруулахтаараа гэж гуйсан тохиолдолд та тэр хүндээ өөрийнхөө одоо Gmail-ийн нэвтрэх нэр нууц үгийг тэр хүндээ дамжуулна тийм ээ. Тэгээд тэр хүн таны дээр нууц үгийг ашиглаад энэ өөрийн чинь сувг руу нэвтэрч тэр видеог чинь байршуулах боломжтой л гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр энэ аюулгүй байдал талаасаа зохимжтой биш тийм ээ. За тэгвэл энэ хоёр дахь сонголт нь болохоор биднэрт арай илүү давуу боломжуудыг олгодог. За энэ болохоор энэ байгууллагууд бол энэ брэнд гэдэг хувь хүн ч гэсэн брэнд гэсэн энэ сонголтоор сувгаа үүсгэх явах боломжтой. Ер нь одоо алдартай ютуберүүд бол ер нь дандаа л энэ брэнд гэсний сонголтоор нь өөрийнхөө сувгийг бол үүсгэрэй гэж зөвлөдөг. За би ч гэсэн яг энэ брэнд гэдгээр нь бол өөрийнхөө сувгийг үүсгэсэн байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор та одоо сувгийнхаа нэрийг болгоод дурын нэр өгөх боломжтой. За тэгээд та сувгтай ямар одоо агуулгууд нийтлэлтийн тэрнтэйгээ холбоотойгоор тийм нэрээ өгөх боломжтой л гэсэн үг. За хоёрдугаарт нь болохоор та яг энэ сувга магадгүй та одоо найзтайгаа хамт ажилладаг гэж болно тий. Тэгвэл тэр найзынхаа одоо мэйл хаягийг энэ сувг дээр холбоод өгчдөг. Тэгэхээр та өөрийнхөө мэйл хаягийг нууц зүгээр нэвтрэн тэр найз чинь өөрийнхөө мэйл хаягийг нууц зүгээр нэвтрэх боломжтой гэсэн үг. Тэгээ хэд хэдэн ийм Google аккаунтыг нэмж холбож боломжтой байдаг. За одоо бүгдээ өнөөдөр энэ брэнд аккаунт гэдэг брэнд channel гэдгийг сонгоод бүгдээ явна. За select гэсэн төвчийг дарна. За энэ сувгийн нэрийг бичиж өгнө. За сувгийн нэр болохоор бас YouTube дээр бол сувгийн нэрийг сонгох бас тийм зөвлөмжүүд аягүй байдаг юм лээ. За ер нь алдартай ютуберүүдийн ингээд сувг руу ороод харахад бол дандаа хөвчлэг өөрийнхөө нэрээр өгчихсэн байдаг. Эсвэл одоо тухайн сувг дээр ямар контент өрөө ямар зүйлд хүргэтэн тэрнтэйгээ холбоотойгоор ийм
холбоотой түлхүүрөөр сувгаа нэрлсэн байдаг. За жишээлбэл зургийн хичээл оруулах гэж болоо арт ч гэдэг юм уу, арт хэрхэн зурхуу ч гэдэг юм уу тийм ээ. Тиймэрхүү нэр оруулж өгд юм лээ. За бүжиг гэх юм бол dance ч гэдэг юм уу тийм ээ. За энэ дээр би болохоор за тэгээд энэ чиглэж. За тэгээд create гэсэн тавчид дараа. За тэгээд ингээд сувгийнхаа нэрийг бол дараа нь яаж л бол яг өөрчлөх боломжтой байдаг шүү. За create гэдэг. Таны нөгөө бэлэг гэсэн сувгч үүсчлээ. За энд болохоор одоо upload profile picture гэх тийм ээ. За энэ тэгэхээр YouTube дээр бол одоо profile зураг бол маш чухал гэж бол зөвлөдөг юм билэ. Энэ бол ерөөсөө YouTube дэх таны гарын үсэг гэж ойлгороо гэдэгсэн. Тэгээд энд болохоор одоо өөрийнхөө зургийг хийж болно. Эсвэл логогоо байршуулж болно. Өөр бас энэ ямар таныг илэрхийлэхээр ямар зураг байхын тэрийгэ оруулчих болно гэсэн. Гэхдээ ер нь ихэнхдээ л бол энэ дээр өөрийнхөө зургийг оруулдаг. За энэ зургийг сонгоч дөө. За энэ viewers about you channel таны одоо сувгийг ингээд үзэж байгаа хүнд таны сувгаараа дээр нь ямар мэдээлэл хүлээж авах, ямар контентэд үзэх боломжтой та энэ дээр болохоор сувгийнхаа тодорхойлтыг бичиж өгөх үнэ. За тэгэхээр та ямар одоо видео хийж байгаа юм тийм ээ? Тэр таны видеог ингээ үзэхийн тулд хүмүүс ирнэ ямар түлхүүрөөр хайж олох юм ингээд тэр түлхүүрөөгтэйгээ уялдаа холбоотой энэ тайлбарыг энд оруулах нь маш чухал гэсэн. За тэгээд бас мөн энэ тайлбарыг ер нь хэрхэн бичгүүгээд ингээ заавар зөвлөмжүүд бол интернетээр нэг байгаа. За би өөрийнхөө одоо YouTube сувгийн тайлбарыг танд харуулъя. За тэгэхээр ингээд оронгууд шүү нэг мэдээлэл харуулж байгаа. Сувраа мэдээллийн технологийн зарим мэдлэг ур чадварыг сургалтын хүмүүс туслах зорилготойгоор би бол энэ сувгаа нээсэн. Ингээд та бас ингээд зорилгоор нь за энэ сувр нь бүр ороод үзье. За бод хэсэг дээр нь. За тэгэхээр та ямар одоо агуулгатай контентууд нийтлэх юуны тухай таны сувгад нийтлэхийн тэрийн талаараа л энэ дээр мэдээлэл оруулаад өгч юм гэсэн. За энийг би нь хуулаад тавьчихдөө. Копи. За ингээд тайлбараа оруулчлаа. За энд нь болохоор одоо нийтдээ 5 линк оруулж өгөх боломжтой байдаг. За тэгэхээр энэ линкүүд хаана гардгийг дараа нь онцлогийн тохируулгын хэсэг дээр харуулах болно. За энэ дээр вебсайттай болоо за би өөрийнхөө вебсайтыг бичиж. За энэ дээр өөрийнхөө одоо Facebook пэйжийн группийн хаягийг бичиж болно. За Twitter хаягтай бол Twitter-ээр, Instagram байвал Instagram хаяг гэд бичээд өчнө. За тэгээс яг энэ тохируулгыг дараа нь бол одоо энэ профайл зураг оруулах, одоо энэ сувгийн тайлбар оруулах, тэгээ линкүүд толбохыг бол дараа нь хийх боломжтой байдаг. Хэрвээ та хүсвэл энэ дараа нь хийнэ гэвэл энэ stop letter гэснийг дараа нь бичиж болно. За одоо бид нэг торуулсан чинь send campaign гэснийг дарж. Ингээд бид нэрээ сувгаа одоо нэгтлээ. За тэгээд сувгаа ол нээсний дараа бол одоо сувгийн ерөнхий тохируулга гэж байдаг. Дээр нь одоо оновчлын тохируулга гэдэг. Тэгэхээр дараагийн бичлэгээрээ болохоор оновчлын тохируулгууд гэж алийг хэлдэг. Тэгээд тэрийг ер нь хэрхэн хийдгийг одоо үзүүлсэн юм бичлэгийг дараа нь хүргэе. За өнөөдрийн хувьд болохоор одоо хэрэг та ингээд сувгаа нээжээд ахаад нөгөө өөр сувг одоо нэмж нээх хэрэгтэй боллоо гэж үзье. Тэр тохиолдолд яаж сувгаа нээх вэ гэхээр энэ нэмж сувг нээх вэ гэхээр энэ settings гэсэн эндсэн дээр дараад profile зургийнхаа profile зурган дээр дараад энэ доош үлгэрний settings гэсэн эцсийг сонгоно. За эндээс энэ add or manage channel шинэ сувг нэмэх сувгуудаа удирдах гэдэг. За энэ линкэн дээр дарна. За энд болохоор би сайн нөгөө бэлэг гэдэг сувг маань энд хараа үүсгэсэн тийм ээ брэндээр. За энэ болохоор нөгөө хэрвээ хувийн сувг бол энд гэдэг үүсэж байна. За тэгээ шинэ сувг үүсгэж бол create new channel. За энэ дээр том бэлэг гэдэг сувг үүсгэж тийм ээ. Сувгийнхаа нэрийг бичнэ брендийн нэр гэдэг. За create. Дүнгийн ингээд сувгаа ингээд шинээр нээсний дараа бол зарим зүйл нь бол юм төгжээтэй одоо би юм хаалттай байдаг. Ингийн өөр хэлбэл за энэ юу гэсэн үг юм гэхээр одоо та 15 минутаас илүү урт видео оруулж болохгүй. Тэгээл нөгөө thumbnail зураг нэмж болохгүй гэх юм төгжээнүүд гэдэг байхгүй юу. Тэгэхээр сувгаа үүсгэжээд хамгийн түрүүнд тэр төгжийг тайлах хэрэгтэй. За тайлахын тулд болохоор та
одоо утасныхаа дугаарыг оруулаад тэгээд танд нэг код ирдэг. Тэр кодыг оруулж өгснээр таны тэр төвчнүүд тайлагддаг. За үүнийг хийхэд бол яах вэ гэхээр энэ профайл зурган дээрээ дараад гарч ирэх хинцснээс settings гэдгийг сонгоно. За тэгэхээр тэгээд энэ channel status гэдгийг XC-ийг сонгоно тийм ээ. За энэ дээр дараад. За одоо энэ дээр болохоор энэ юу вэ тийм ээ? Идэхгүй байна. Тэгэхээр бид нэр энэ бол идэвхтэй гэж байна тийм ээ. Видеод апплод хийх одоо лист үүсгэх гэл ингээл юм. За тэгвэл энийг идэвхжүүлэхэд тулд идэвхжүүлээгүй байгаа тохиолдолд яг юу хаалттай байгаа нь харагдаж байна тийм ээ. Видео 15 минутаас илүү видео оруулж болохгүй нь thumbnail нэмэх боломжгүй л гэж байна. Лайв хийх боломжгүй л гэж байна тийм ээ. За тэгвэл энднийг нээхэд бол бид нэр энэ verify phone number гэсэн энэ төвчөн дээр дарна. За энд болохоор яг аль улсаас та энэ YouTube цугаа нээж байгаа энэ тэрийг сонгож өгнө. Тэгээд энд хоёр сонголт байна. Нэг нь та voice message авах юм уу, text message авах юм уу гэж байна. За тэгээд text гэдгийг сонгочих. За энэ дээр болохоор би усныгаа дугаарыг оруулаад өгч байна. За тэгээд submit гэсэн төвчөө тавина. За энд болохоор одоо ингэж таны утсанд болохоор 6 ордоо тоо ирж байгаа тэрээрээ оруулж өгнө гэсэн үг. За submit. За одоо таныхаа энэ юу болчлаа. Баталгаажчлаа таны юм чинь. За одоо бүгд яхад нөгөө тохируулга олж харъя. За профайл дээр дараад профайл дээр дараад settings. За channel status гараа. За ингээд төвчсөн байна тийм ээ. За тэгээд дараагийн ер нь эн чинь бол цуврал маягаар хүрнэ тийм ээ. Дараагийн хичээлүүд дээр энэ бүх тохируулгуудын талаар ингээд бүхэн хэмжээний бичлэгүүд хийгээд ингээд оруулаад явах болно. За дараагийн одоо видео хичээлээрээ нэг Cosmos channel гэдэг одоо энэ оновчлын тохируулгуудыг хэрхэн хийх талаар хичээл оруулах болно.